Бидний өнөөдөр үзэх ёстой хоёр дахь нөхцөл маань бол Ирамён гэсэн нөхцөл байгаа. Дадлаараа Ирамён. Ирамён гэдэг нь болохоор энэ нэр үгээрээс орж иж байгаа тохиолдолд жиргэлдэг шүү дээ. Рамён гэдэг бол гэсэн санааг илэрхийлдэг гэдэг бол тэгэхээр нэр үгээрээс яаж холбогдож байгаа вэ гэдэг бид хамт харцгаая. Чек ном гэсэн үг шүү дээ. Чек 3 үсээс бүрдэж байгаа. 3 дахь үсгээр нь гэрүүлж байгаа учраас И гэсэн ихшгийг жиргэлж байгаа. Чегирамён ном юм бол сан уул гэсэн үг байгаа. Уулын араас ийг жиргэлж байгаа. Санирамён уул юм бол гүнчэг дэвтэр гүнчэг ирамён дэвтэр юм бол энэ мэн дандаа гийг бичээр төгссөн байгаа учраас и гэсэн үсгүүдийг жиргэлж байгаа шүү дээ. Түүний зааж байгаа сонмурирамён бэлэг буюу бэлэг гэвэл бэлэг бол гэсэн санаа ай хүүхэд гэж байгаа. Энэ мэндлээ ихшгэд дуусгаж аирамён хүүхэд юм бол 퇴жи гахаа 퇴жирамён гахаа юм бол саагва алим гэж байгаа шүү дээ. Тэгэхээр саагварамён гэдэг алим юм бол гэсэн утга санааг илэрхийлж байна. Тэгэхээр ирамён гэдэг нөхцөл маань өгүүлбэр донд яаж ашиглалт юм бэ гэдэг бүгд хамт харцгаая. Нэгтгэн 세일 기간에 산 물건도 환불이 가능한가요? 현들었다 우회를 홀드지 않습 말아 즉슨 이게 부차지 벗고 이렇게 asууж байгаа. 죄송합니다. 오시더래 고객님 오시더래 저청 어떤 우시도특책 소프트다가 세일 기간에 구매한 상품이라면 бидний өнөөдрийн нөхцөл маань энд ороод ирлээ. Хямдралын үеэр хотлож авсан хэрэг бүтээгдэхүүн юм бол 교환만 가능해요. 설질 болно гэсэн утга санааг илэрхийлж байна. За тэгвэл хоёр дахь үйлдвэрээс нь бүгд хамтдаа харцгаая. 카드라면 할부가 가능합니다. 카드 юм бол зээлж болно гэсэн санааг илэрж байна. Карт юм бол нэр үгээрээс орж иж байгаа шүү дээ. Тэгээд энэ маань ихшээд дулсан байгаа учраас шууд 라면 гэж холбогдсон байна. тэгвэл 이 회사 제품이라면 믿고 사셔도 돼요. Энэ компани бүтээгдэхүүн юм бол 믿고 사셔도 돼요. итгээд худалдаж авч болно гэсэн утга санааг илэрхийлж байна. За өнөөдрийн үзэж байгаа энэ 이라면 гэдэг нөхцөл нь тухайн үйл явдал хэрвээ тэр юм бол энэ юм бол гэсэн утга санааг ихэвчлэн илэрхийлдэг байгаа. Манай түүний Монгол үний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсэл даван суралт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо топгийн 4-р төвсөнд тэнцвүүлж ясан. Хичээлийн цагаараа нэмэлтээр ирж хичээллэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлд хамтдаг гэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэн зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар руудын автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хойд талд Могулская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өрөөнд байрлаж байна. Манай утас 96 64 99 39 89 94 99 даяагуудаа залгаарай. Өнөөдөр бид нар хамтдаа 명절 гэдэг сэдвээр үзэх байгаа. 명절 дагатлаарэ энэ маань баяр ёслол гэсэн үг шүү дээ. За тэгэхээр өнөөдөр бид хамтдаа үзэж байгаа нөхцөл маань 기 파라다 байгаа. Дагатлаарэ 기 파라다. Өнгөрсөн удаа бид нар 기 гэдгийг өвөл үгийг өгүүлбэр дунд хэрхэн оруулж хэрэглэх вэ гэдэг дээр үзчихсэн. Тэгээ парада гэдэг маань ер нь бол хүсэх, хүсэмжлэх гэсэн гол утгатай байгаа. За тэгэхээр энэ маань яаж өгүүлбэртэй яадаг вэ гэхээр өвөл үгийн араас холбогдоод өвөл үгийн араас холбогдож хүсэмжлэх тэхийг хүсэж байна, инхийг хүсэж байна гэсэн гол утга санааг илэрхийлдэг байгаа. Тэгэхээр ирэх гэсэн үг шүү дээ. Удаагийн араас 기 바라다 гэдэг нь холбогдоод ууги
Тэгэхээр бид нар өмнө үздэг байсан дандаа даа маань байхгүй бол ууги парада эрхийг хүсэх гэсэн хэлбэр гарч иж байгаа. Эрхийг хүсэх. Тэгэх юм бол парада гэсэн энэ хэлбэр маань парамнида эсвэл паранда гэдэг ч юм уу те бидний өмнө нь үзсэн тэр нөхцөлийн дагуу бас үргэлжлүүлээд хуурчиж тухайн өгүүлбэр маань бүтэн болж байгаа. Тэгэхээр бүгд хамтаа өгүүлбэр донд уг нөхцөл маань хэрхэн ашиглагддаг вэ гэдэг хамтаа харцгаая. За нэгдүгээр хэсэг 한국에 유학 가서도 즐겁게 공부하고 친구도 많이 사귀기 바랄게. Тэгэхээр одоо бидний нэг үзэж байгаа гол нөхцөл маань энд явж шүү дээ. 사귀다 Солонгост очиж суралцаад баяр хөөртэйгээр ингээ хичээлээ хийгээд олон найзуудтай болохыг хүсэж байна. Олон найзуудтай найзлахыг хүсэж байна гэсэн утга санаа байгаа. Тэгэхээр 사귀다 гэдэг нь үерхэх, нөхөрлөх гэсэн утгатай. Тэгэхээр 사귀기 바랄게. Одоо найзлахыг хүсэж байна гэсэн санаа гарч ирж байна. За тэгвэл үргэлжлүүлээд 고마워. 너도 건강하고 재미있게 지내. баярлалаа. Чи ч гэсэн ирүүлэг сайн ингэ байж байгаарай гэсэн санаа байгаа. Тэгвэл хоёр дахь өгүүлбэр дээр 기 파라다 гэдэг нөхцөл маань хэрхэн ашиглаж байгааг бүгд хамтаа харцгаая. 새해 복 많이 받으세요. Үгчилж орчуулах юм бол шинэ ондоо ивэл их аваарай гэж байгаа боловч яг монгол хэлээр утгачлах юм бол энэ маань шинэ ондоо сайхан шинэлээрэ гэсэн санааг ерөнхийдөө илэрхийлдэг. За тэгээд 올해는 원하는 일 모두 이루시기 바랍니다. энэ жил хүсэж байгаа ажил бүгд биелхийг хүсэж байна. 이루다 гэдэг маань биелэх гэсэн үг шүү дээ. 이루시다, 이루다 гэдэг одоо нэг хүндэтгэлийн хэлбэрээр орсон. Тэгэхээр 이루시기 바랍니다. хүссэн бүх ажилтай нь биелээсэй гэж хүсэж байна гэж 기 바랍니다 гэж ашиглагдаж байгаа. За үргэлжлүүлээд бүгд харъя л да. 3 дахь өгүүлбэр дээрээс харвал 올해도 좋은 일 많이 생기기 바랍니다. энэ жил ч гэсэн сайхан зүйлс, сайхан ажил үйлс ихээр бий болохыг хүсэж байна. Сингида гэдэг нь бий болох бүтээх гэсэн утгатай байгаа. Тэгэхээр сингидагийн даа байхгүй бол сингиги паранда гэсэн утга санааг илэрхийлж байгаамаа.